Сайн манайхаа. За өнөөдрийнхөө бичлэгээр би та нартай өөрийнхөө онлайнаар захиалж авсан нэг цүнхээ үзүүлмээр санагдлаа. Тэгээд та нар хэрвээ намайг мэддэг бол би тийм ч амар нөгөө гоё чамин блин гэсэн тийм юмд бол дуртай төрлийн хүн бол биш аахгүй юу. Тэгэхээр ер нь бол би илүү хэрэглээ тал руугаа юмыг хардаг. Тэгээд надаа аль болох миний хэрэглээнд нийцчихвэл тэр зүйл үнэхээр перфект гэдэг. Та нар хэрвээ миний влогуудыг ер нь аялын влогуудыг үзчихсэн бол би энийг улбар шар цүнхээ ер нь амар их үүрчээсэн. Тэгэд энэ хүү цүнхийг болохоор би бараг өөрөө ч худалдаж аваагүй. Тэгээ амар хөнгөн миний хувьд бол цүнх хамгийн нэгдүгээр хөнгөн байх хэрэгтэй байдаг гэдэг шаардлага байдаг. Тэгээ би нэг амар цүнх мөн хийнэ тэрэ юм голдгүй байхгүй, би нэг амар цүнхэнд ач холбогдол өгдөг. Хамгийн голын хэрэглээнд таницж ах хэрэгтэй гэдэг л ерөөсөө ганц зүйлтэй. Тэгээд хамгийн эхлээд бол хөнгөн байх хэрэгтэй. Тэгээд энэ цүнхийг болохоор надаа манай цуглааны инхээ төмрөө хоёр маань надаа энэ амар тод өнгөтэй энэ цүнх авах уу гэд тэгээд надаа анх өгчээсэн. Тэгээд энэ урдаа нэг карматай, тэгээд дотроо нэг нууц карматай. Тэгээ бүр үнэхээр би электр нь бараг одоо ингээд 4-5 жил үүрсэн. Тэгээд юм хулдаасан лидер юм шиг материалтай болохоор ерөөсөө муухай балтар болохгүй. Тэгээд ингээд амар бат бүүхтэй, амар хөнгөн, тэг амар их багтаамжтай. Тэг харамсалтай нь ингээд үнэхээр мараалын эдлэгдэлд ороод тэгээд үнэхээр нэг цүнх салих болжээ гэж бодоод булгаан саяхан Instagram, Facebook хасаагүй реклам нь яваад исэн нэг би нэг амар их цүнх хаагаад исэн байхгүй ямар цүнх авах уу гээл ингээл ардаа юм юутай ардаа юм нөгөө хулгайчаас хамгаалсан цахилгаантай тэгээ юм олон тасалгаатай хажуудаа заавал ус хийх савтай тэгээ лэптоп нь 15.6 хэмжээний лэптоп ордог байх хэрэгтэй аяллаар явах юм бол нөгөө троллинд хийдэг ардаа юм юутай ахдаг гих мэтлэн ингээд надаа ингээд амар олон шаардлага тавигдаад байсан баггүй. Тэгээ би яг тийм цүнхэл олж ижил би яг ингээд мөнгө өгмөр санагдаад мэдээж би нэг удаа мөнгө төлж байгаа юм чинь дахиад ингээд доор хайж ингээд нэлээд удаан ашиглах хэмжээний цүнхтэй болохыг хүснэ. Тэгээ би нэлээд олон судалгаа хийгээд тэгээд цүнхтэй болсон байт юм а. Тэгээ өнөөдөр тэр цүнхээ отгоотойгоо цуг явж авсан. Тэгээд постоос очиж аваад тэгээ авсныхаа дараа отгоод үзүүлсэн чи отгоод бүр хөө хийм гой цүнх байд юм уу гэд ямар практиш юм бэ гэдгсэн. Тэгэхээр би бас та нартай юмыг яаж мэдэх та нар бас хараагүй өнгөрцөн байж магадгүй. Тэгээд аялын үүргэвч сонирхож байгаа юм бол би ер нь байнга үүргэвч үрдэг байхгүй. Тэгэхээр аялын үүргэвч сонирхож байгаа юм бол энэ ямар нэгэн спонсортой видео биш. Үнэхээр надад таалагдсан учраас та нартай би шеэрлж байгаа шүү дээ. Та нар аялын цүнх сонирхож байгаа бол энэ хүү цүнхийг та нартай санал болгоё. Тараа амар том байна. За ингээд би жоохон холдож аваад үзүүлье. Иймэрхүү хэмжээтэй цүнх байгаа. За тэгээд энэ цүнх маань болохоор Nord Ace гэдэг ийм газрын хартаа. За тэгээд өнөөдөр постоор ирсэн. За тэгээд миний хувьд болохоор өвөл 100 хавар намаргүй үүрч болдог байвал зүгээр юм болов уу гэж бодоод тэгээд ялангуяа 100 амир их аялдаг учраас өнгөнийхс нь болохоор цайвар өнгөний сонгосон. Ягаад гэхээр хав хар цүнх авах юм бол зуны палажин дээр ч юм уу ямар нэгэн хувцсан дээр арай нөгөө хэцүү авах болов гэд арай жоохон цохимжтой юм уу гэд энэ хэлбэрийн сонгосон маа. За тэгээ энэ цүнхээ та нартай танилцуулахдаа амар баярлж байна. За тэгээд хамгийн эхлээд нөгөө түрүү миний хэлсэн троллинд ингээд ордог гэдэг байгаа ингээд нөгөө юуруугаа ингээд хийгээд тогтооч гэсэн үг аялалд явж байхдаа гал чим даманда тогтоочж болно. За тэгээд тэрнийх нь ард нь болохоор ингээд амар хөөрхөн нэлээд том зайтай цахилгаан байгаа. За тэгээ энэ цахилгаан болохоор яагаад надад амар таалагдсан гэхээр би өмнө нь лэптопныхаа цүнхний арталт нь бас нэг юм цахилгаантайсан дээр ийшээгээ би дандаа төрөвч юм уу гадаад пассвортаа хийчихдэг гэсэн байхгүй юу. Тэгээ ерөөс санаа зовох зүйлгүй мөнгөө хийчих болно. Тэгэхээр чинь энэ бол хамгийн сейф одоо нөгөө аюулгүй газар ахгүй хулгайчд юм алдахгүй гэсэн. Би энэ дээрээ бас фурган мөнгөө хулгайчд алдчихсан болохоор амар найдаг. Тэгэхээр энэ айгуу гоё. Тэ бургай. За тэгээд батархыг ингээ үзэх юм бол арталт нь дахиад нэг юм хоёр цахилгаантай байгаа. За тэгээ эхний арын тасалгаан болохоор ингээ онгойлохоор энэ болохоор лэптопоо хийх боломжтой юм зөөлөвчтэй хоёр талтай юм зөөлөвчтэй хэсэг байна. Тэгээд энэ нь болохоор 15.6 инчийн лэптоп орно гэсэн үг. Зүйл болохоор гол хэсэг нь байгаа. За тэгээд
гол тасалгаа нь болохоор би та нартай дараа нь камера барьжаад үзүүлье гэж. За голын хэсэг нь болохоор иймэрхүү харагдаж байна. Та нар хэрэг харж байгаа бол за тэгээд энэ дээр болохоор ийм хулгайсан хэсэгтэй нөгөө дүүрс тунгалаг ийм харж байна. Ийм тунгалаг энэ дотор болохоор нөгөө аялалд явж байхаар шингийн юмудаа салангад байршуулах хэрэгтэй болдог шүү дээ. Тэгэхээр яг тэрийг ингээ энэ дотроо хийгээд косметикийн зүйлийг ч юм уу энэ хэсэгтээ ингээд байршуулчих болж байгаа юм. За тэгээд тэр доор нь болохоор ингээ хоёр тасалгаа байна. Энэ дотор болохоор өөрийнхөө хэрэгтэй power bank-ийг хийж болж байгаа. Яг л энэ юм хөрхөн кабелтэй. Энэ кабел нь эндээ юм уцаа цэнэглэх юм нүхтэй гэсэн. Тэгэхээр би power bank-ыг цүнхэндээ хийчихэд энэ кабелаараа би уцаа цэнэглээд яваад иж болно гэсэн. Тэгэхээр амар practice. Тэгэхээр ингээд энэ кабелаа power bank-тайгаа цэнэглэлээ төгшөөгөө хийчнэ гэсэн үг байгаа юм. За тэгээд дараа нь болохоор энэ хажуудалд нь болохоор ингээд энэ ном дэвтрээ хийж болохоор нарийнхан тасалгаа. Тэгээд үзэг болон бусад юм хийж болохоор дахиад хоёр нэмэлт тасалгаа байна. Тэгээд энэ дотор нь болохоор хувцсуудаа ч юм уу те өөрийнхөө хэрэгтэй байгаа юмудаа хийж болно. Тэгээд энэ дээр нь би нэмэлтээр $19 энэ цүнхийг болохоор нэмж захиалсан. Бичлэг дээр нь илүү харагдчихсэн. Ийм болохоор яадаг вэ гэхээр ийшээ би ингээд амар хувцс хийгээд даун одоо дотор хувцас ч юм уу те аялын футболтнууд ч юм уу нэлээ их юм хийчих багтсан билээ бүр агуу их юм багтдаг. Амар тэрэнд харагдсан. Ингэж амар сондог хартаа. Ингэж амар их юм хийчээд тэгээд дараагийнхаа зипийг ингээ яачих вэ? Ингээд амар хурхан хөнхөгдчихдэг. Тэгэд энийгээ ишээгээ ирэхэд хийж болно гэсэн. Амар практик шаагац. Зя тэгээд энэс гадна бас нэг гой санагдсан юм нь болохоор энэхүү юм маань ингээ харагдаж байгаачлаа. Хоёр талтай юм тасалгаатай байгаа. Тэгээд ингээ хоёр талынхаа ингээ онгойлгохоор ингээд би бодохтой ингээд нефт ингэж хоёр талаасаа авч болдог. Яг л хүн чинь ингээ баруун мөрөө зүүн мөрөө тайлдаг шүү дээ, тий. Тэгээ хоёр талаасаа авч болд юм болов уу гэж ботсон чинь нөө үгүйсэн. Тэгэхээр энийг ингээд харахад дотроо юм хөндлөн байдлаар байрлсан 3 тасалгаатай. Тэгээд би танарт хажууд нь жижиг хэлбэрээр бичлэг үзүүлнэ. Ингээ 3 тасалгаатай. Тэгээд бусад бас юмаа хийж болно. Тэгэхээр энийг үүрцэн байхад юм авахд бол айгүй практик аахгүй. За тэгээд энэ талд нь болохоор дахиад яг ингээ онгойлгонгууд дахиад тасалгаатай. Тэгэнгүүт энд нь ингээ хөөрхөн түлхүүрээ хийчих болж байгаа хардаа түлхүүр хийх юм юмтай. За тэгэнгүүт энд нь бүр амар гоё юм нь юу аа гэхэлээ дахиад нэг юм тасалгаа байгаа. Гэтэ энэ тасалгааны материал нь юм гоё амар гоё зөөлхөн нүдний шилний альчуур шиг юм гоё материал байгаа. Тэгээ ийшээгээ нарны шилээ шууд хийчих болно гэсэн үг. Ямар нэгэн байдлаар зурагдахгүй амар гоё зөөлхөн материалтай байгаа учраас бүр амар боцсон байгаа зү. Надад тэр бүр амар гоё суулчаас би танад бүр үнэхээр recommend бүр ингээ юм фильм санал болгохыг хүссэн. За тэгэнгүүтээ хажуудалтай ингээ усны савтай хартаа. Ингээд эндээ болохоор ингээд энэ нь болохоор ингээ хангалттай сундаг. Санаа зовхгүй ингээ харахад амар жижиг харагдаж байсан. Эндээ юм ирдэнтэй тэгээд хангалттай ямар ч хэмжээний усны сав орж болохоор зайтай байгаа байхгүй юу? За ингээд энийг би та нартай үнэхээр танилцуулахыг хүссэн юм. Надад амар таалагдсан ч би та нартай өөрч үзүүлье. Тэгээд мэдээч энэ нь болохоор ийм зөөлөвчтэй байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тэгээд амар том юм шиг хэрнээ ингээд өөрцөн байхад болохоор ямар ч асуудалгүй хөөрхөн жижиг харагдаж байгаа. Тэгээд энэхүү цүнх маань надад маш их таалагдлаа. Тэгээд та нартаас хуваалцсан хэрэгтэй. Магадгүй бүгдөө энэ дотор одоо фул дүүртэл юм хийж үзэх үү.
нарт одоо өөрцөн байгаагаа харуулж байна. Яг өөрчлөхөөр бол айгүй гоё тухтай юм байна. Тэгээ энэ надад амар таалагдсан учраас зүгээр та нартай сонирхолтой байх болов ийм гоё цүнх байна гэдэг мэдээллийн журмаа та нартаа хүргэсэн шүү. Тэгээ та нарт маань сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээ хин нэгэн цүнх авахар сонирхоод одоо яг ямар цүнх авахаа мэдэхгүй байсан бол энэ аюу гоё цүнх. Баярлалаа.